Бүгдээрээ сайн байцгаана уу? За би Замби улсын нийслэл Лусаку хотоос 80 км-ийн зайтай ирсэн байна. За тэгээд санаандгүй явж байгаад маш сонирхолтой нэгэн газар ирсэн байна. I'm the handsome one. My old friends. Very old friend. Very old friends. always 7 years old. За энэ хүнийг бол Фати гэдэг Замби улсад 3 үеэрээ амьдарч байгаа. Замби улсын иргэншилтэй хүн байгаамаа. За харин энэ хүнийг Майк гэдэг Англи улсын иргэншилтэй. За 40 жилийн өмнө энэхүү хоёр маань Англид нэгэн цаг үед суралцж байсан оюутан ангийн найзууд юм байна. За тэгээд Майк маань Фати хэмээх найз дээрээ зочилж ирж исэн энэхүү гайхалтай цаг мөчид би бас давхар зочилж эдгээр хүмүүстэй танилцж маш сайхан цагийг өнгөрөөсөн байгаа. За Фати бол фармер эрхлэгч юм байна. Тэгээд фармераас гадна зочид буудал болон рестораны үйл ажиллагаа явуулдаг юм байна. За би тэр нэгэн өрөө ирж эдгээр хүмүүсийн зочдуудад байрлахыг хүссэн байгаа. Тэгээд тэрнээс үүдээд бид нэр танилцаад надад туслахыг хүссэн байгаамаа. За би Фатигийн фармд 5 хонсон байгаа. Тэгээд 5 хоногийн 1 хоногийн мөнгийг төлсөн. За бусад 4 хоногийг бол Фати надад тусалсан байгаа. Энэ хугацаанд би Фатигийн фармтай танилцж за дараа нь нутгийн сургуульд очиж Монгол орныхоо талаар болон өөрийнхөө танилцуулгыг хийж сонин сайхан адал явдалтай өдрүүдийг өнгөрөөж идсэн байгаа. Би их том юм байна. За тэгээ ерөнхийдөө цогцоороо ингээд маш том фармер эрхэлдэг, аж ахуй эрхэлдэг юм байна. 3 үеэрээ энэ газар нутагт амьдарсан. Тэгээ ерөнхийдөө Замби улсын иргэншилтэй ийм хүн байна. Англид одоо олон жил сураад мэргэжил эзэмшээд ирсэн юм байна. And that fish, you see the fish, the black one. Yes. Is like Үржүүлэг хийдэг хүн байна. За тэрнгээр тариалангийнхан талбай хэдэн ч гай газар юм. За энэ бол одоо энэ нэргэн тойронд байгаа бүх фармыг одоо усаар тэжээдэг хангадаг юм памп байна. Усны памп. Тэгээд одоо яг хэд гэдгийг нь мэдэхгүй нь хэдэн метр квадрат талбай бүтнээр нь усаар хангадаг ийм усны памп байна. Энэ бол зүгээр. За тэгээд энэ болохоор энэ доошо гүн цооног байгаа юм байна. Энэ 100 м эргэн тойронд яг иймэрхүү цооногуд бол хэд маш олон байгаа юм байна. Тэгэхээр ажлыг бол хийдэг хүн байна. Супер. За энэхүү фарм дотор бол маш олон төрлийн аж ахуй байд юм байна. За мал үржүүлгээс бол өхөр байна, хонь ямаа. За гахай, дахианы зарим шувууны фермүүд байдаг юм байна. За тэгээд дотроо бол махны сүүний гэдээ ялгаатай. Хүрнүүд нь бол 2-3 төрлөөрөө ялгаатай байна. Жишээлх юм бол энэ бол яг Африк гаралтай өхөр байдаг юм байна. Замбиа. За тэгээд тийш нэ харах юм бол ингээд хонь ямаа үржүүлэг байд юм байна. Тэгээд энэ фарм дотор бол ингээд 300 гаруй ажилчид байд юм байна. 300 гаруй ажилчид энэхүү фармд ажилладаг. За зочид буудал байна. За өхөр, хонь ямаа. За тэгээд тариалан. За мөн дээрээс нь бүх төрлийн жимс байна. Гээд яриад явбал ер нь барагдахгүй их үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр хийдэг хүмүүс байна.
За Замби улсад байдаг баян итгэлт гэдэг хүн байна да. Ер нь бол суусан газараас шороо хатгаж чаддаг. Хүмүүсийг ажилуулж чаддаг. Айхтар хүн байна. Нэг гарan үхэр байд юм байна. Гэхдээ нөгөө үхэр болгонууд нь одоо өөр газар өөр маллагчтай байд юм байна. Big farm. Very big farm. Энэ хүү танк юм. Энд чинь одоо үхэр хариуцлагын танк байна. Тэгээ эндээс ороод тэр хашаа руу орчт юм байна. За эдгээр хон юм одоо хариуцлагатай орох нэ. За тэгээд Майк бит хоёр бүтэн өдөр Фатигийн фармаар танилцсан байгаа. За ядардгүйгээр л их ядарсан үнэхээр том фарм байсан. За тэгээд өдөр болгоно бит хоёр маш сайхан хоолоор дайлуулж байсан. Тэгээд маш сайхан амарч авсан байгаа. За маш их сонирхолтой газар ирсэн байна. Энэ бол 550 хүүхдийн багтаамжтай бага ангиас ахуулаад коллеж хүртэл суралцах боломжтой юм сургууль байна. Тэгээ өнөөдөр би энд ирээд өөрийнхөө танилцуулгыг хийсэн байгаа. Манай англи найз намайг одоо ингээд нэг өдөр танилцуулга хийх боломжтой юу? Өөрийнхөө тухай танилцуулга хийх боломжтой юу гэж санал тавьсан. Тэгээд би ирж өөрийнхөө танилцуулгыг хийгээд ажлынхаа тухай ярьсан байгаа. Хай. За нэг сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Хай. Felix. And this is Mike from the UK, and this is Dawa from Mongolia. За энэхүү сургууль нь Америкийн хөрөнгө оруулалттай Америк улсын нэгэн гэр бүл энэхүү сургуулийг сүүлийн 10 жилийн турш барьж байгуулсан байна. За тэгээд нийгмийн эмзэг бүлгийн 500 орчим оюутан сурагчид энэхүү сургуульд суралцж байна. You put people in jail driving on their bicycles, right? The weight is really hard, isn't it? Yes, but I like.
Yeah. Yeah. For steering. Yeah, the whole Because it you've got to changes move the it. whole Balance feel. of I've it. never. Amazing. Brilliant. Nice bike. Yeah, Makishi Road. You're going to go down Makishi. You can go Great East, North Roundabout, down there into Makishi Road. Thank you. За тэгээд ирсэн гीжд буцаж эхэлсэн найр өндөрлөдөг гэхээр майк битэрийн явах цаг болсон байгаа. За майк бол Лусаку хотоос шууд англи руугаа нисэх бол би энэ замаа Лусаку хотоос цаашаа хөрвүүлэхээр болсон байгаа. За тэг хамгийн хэцүү үе бол ерөөсөө салалт үүдэлтийн цаг үе байдаг. Тэгээд Фати болон майктай маш сайхан цагийг өнгөрөөж сайн найзууд болж чадсандаа маш их баяртай байгаа. Oh, stadium. Central Stadium. Normally white. Өглөөний мэндэ. За би Лусаку хотод сайн явж ирсэн байна. Өнөөдөр Лусаку хоттой танилцсан. За бүгдээрээ хамтдаа явцгаая. За Замби улсын хөлийг нэвтэрснээс хойш 900 км газар аялж байгаад энэ өдөр Замби улсын Лусаку хотод сайн явж ирсэн байгаа. За Лусаку хот нь газар нутгийн өмнөд хэсэг рүү нэлээд шахаж байрлсан. За хойтлын их газар нутг нь нэлээд алс бөглөө санагдсан. Үүнээс шалтгаалаад эдгээр газар нутгууд тогны хязгаарлалтанд ордог. За мөн интернет сүлжээний асуудал маш хүнд санагдсан. За Замби улсын нийт хүн ам нь 21 сая байдаг бол Лусаку хотод 3 сая гаруй хүн амьдардаг юм байна. За би Лусаку хотод нэг хонсон. Тэгээ өглөө эртлэн босоод замаа хөрвүүлсэн байгаа. За Лусаку хотоор халт шүргээл гарч байна. За дараагийн очих цэг болохоор Ливингстон хот байгаа. Ливингстон хотод болохоор ойролцоо Виктория Фол байгаа. Дэлхийн хамгийн өргөн хүрхрээ, хамгийн том хүрхрээ. За тэр хүрхрээг үзэх гээд Ливингстон хотыг зорио явж байна. 470-80 км байх шиг байна. Бас 5 өдрийн ажил байна. 5-аас ч их бахаа та бараг л. За явцгаа бүгдээ. За дуугаа сонсоод орондоо явж байна.
За Ливингстон хотод явж байгаа. 2 дахь өдөр амжилттай явж байна. Сайхан байна. Цаг агаараас ахуулаад байгаль янз юм боллоо. Нэг гэмээр замын хөдөлгөөн ихтэй юм байна. За тэгээд дугуун дээр юу ус бодогдох вэ? Ерөнхийдөө би өдрөө ингээд нэг дүгнээд үзэх юм бол нэг өдрийн жилс нэг 3 хэсгээс бүрдээ өглөөний хэсэг, өдрийн хэсэг, оройны жилс гэх. За тэгээд тэртээ 2 удаа сэргэж, нэг удаа ерөнхийдөө нозоордог. Тэгээд тэр нозоорлын цагийг авчих юм бол маш гоё ич хүчтэйгээр уугаж игээд дуусгадаг байгаа. За өглөөний нэг 8-аас 9 цагийн 8-аас 11 цагийн хооронд дууж их нь хамгийн гоё мэдрэмж байдаг. Орчин тойрноо маш гоё сэргээр ажиглан за мөн өглөө ерөнхийдөө цэвэр агаартай байдаг учраас за тэгээ өглөөнийхөө цагаа уучаад гарч явал бүр гоё нэрхтэй жидгээ. За тэгээд 11-ээс хойш нэг 2 цагийн хооронд нэг жоохон нозоох гээд эсвэл нэг жоохон ядралтнаасаа бол яг нозоох гээд байдаг. За мэдээж энэ цаг үед хоол ундаасаа идээд үргэлжлүүлээд чих хэрэгтэй байдаг. Тэгээ амарсан чигээрээ амарчих юм бол урт хугацаагаар амраад ингээд яж оройдоо ер нь л чихэд маш хүндрэлтэй болцдог. Би махад маш сайн амарчдаг гэсэн. Тэгээд ерөөсөө өдлөө ихээс авахраад байдаг. Тэр үед дээрээ л ерөөсөө шууд босоод урт хугацаагаар амрах, нэг цаг амраад тэгээд босоод ийг. За тэгээ орой бол яг ингээд яг тогтмол цагтаа одоо идээд оройдоо жигээд явах юм бол маш гоё би хөнгөн байдаг. Чичтэй байдаг гэсэн. За тэгээд ерөнхийдөө нэг өдрийг бол нэг иймэрхүү циклээр өнгөрөөд заримдаа тэгтээ бас амар ядрах үе байна. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдлаар тууштай өдөр болгон жигээд явдаг байгаа. За миний аяллаа бас нэг гоё зүйл нь юу гэж цаг агаар болон энэ байгалийн үзэгдэл, ландшафт өөрчлөгдөх энэ цаг мөчийг мэдрэх энэ хамгийн сайхан санагддаг. За би яг нэг сарын өмнө Ширэнгэн дундуур явжсэн бол одоо ингээд цаг агаар болон газар зүйн онцлог бол нэлээд өөрчлөгдөд ирж байна. Өглөө. За энд нэг кафе байна. Биш орж. Хайда. Сайхан иднэ. Түрүү нэг кафе юм уу юу юм нэг газар нэг орсон чи юу ч байхгүй. Тэрнээс хойш бараг 40 км явчихлаа. Өнөөдөр одоо энд 2 цаг болж байна. Энэ ерөнхийдөө кофений ферм юм шиг байна. За тэгээд өөртөө хоолоо хийгээд ингээд үйлчлэгээ үзүүлдэг. Иймэрхүү байдлаар ажилтсан юм шиг үл энэ газар бод. Ямар гоё газар шүү. За ирлээ шүү. Янз. Three Cokes and a Sprite.
Тамир тэнхээ ороод авлаа. Хойтол тарагдж байгаа ресторанд ороод сайхан хоол авч идлээ. Кофе уулаа. Сайхан цэнгэлж байгаа л хөдлөлөө дөө. За одоо нэг өнөөдөртөө 30-40 км жигээд дараагийнхаа газараа байрлнаа. Өнөөдрийн норм ингээд 30 км-ийн дараа дуусна да. Би халтсан дээр ахиухан шиг жигээд авъя. Оройны сэрүүн дээр сэргэлэн цаваа байгаад ирээ. Өдөр халуунд явахгүй нэрс. Замби улсад оржсэн суршилт эдэмүүдээ хэвлэр явагч могооны төрлүүдийг олж харсан. Нэг юм гатж байна. Энэ гадаа унтахаас их имээдэг болсон. Зааж болоход энтхийн болов лож буюу төшт буудлууд нь маш хямдхан буюу 200 квачагаас 300 квачагийн хооронд хэлбэлцдэг юм байлээ. За өглөөний мэндэ. Яг одоо өглөөний 8 цаг болж байна. За Ливингстон явж байгаа 3 дахь өглөө. Энхөө эхэлж байна. Сайхан өдөр болох болтугай. Эй. За өнөөдөр 7 дугаар сарын 26-ны өдөр бас өмнө. За Замби улсын яг миний явж байгаа цагт өглөөний 8 цаг болж байна. За яста ярих юмгүй гоё байна гадаа. Өглөө жоохон сэрүүхэн байсан. Нэг 30 минут жийсэн чи халууцж байна. Янзын гоё байна. Ингээд гоё юмэг муухай юмнууд өвддөг байхгүй. Жоохон сэрших авчихгүй. Зааха Замби улсаар аялахчаас хөрхэн челленж болж шүү. Нилээн тосгодууд нэг зайтай болохлээр бас нилээн хүч хөдөлмөр шаардж байна. За өглөө 8 цагаас хойш жийсээр байгаад нэг жижигхэн тосгонд орж ирж байна. Эндээс сайн нэг цэнгэлж аваад цаашаа хөдлөн дөө.
За итэмс сурч. За замдаа явжгаад нэг энтгэх ресторанд ороод ирсэн байна. Энтгэх ресторан байт юм байна. Ийм жантай шүл өгж гин ав захиалсан юм. Сэрэмстэй юм, гоё амттай юм байна. За тэгээ ийм өндөртэй би захиаллаа бас. За нэг газар ирчихсэн. Хувцас оюулаад байж. Миний нэг хувцас урагдсан байсан. Мөртгөө хүмүүстэй ирчихсэн. Хувцас оюулаад байж байна. За энэ хүрээ иврийг нь хараад байгаа. Яа. Гоогийн нэг өдөр ингээд дууст юм байжээ. За миний аялж байгаа газар үуч болсон байна. За тэг хүн ч нөгөө давхгүй гэсэн даваагаараа 3 давдаг гэдэг шиг. Майхан тунахгүй, унтахгүй гэж бодож ирсэн хүн ялчгүй унтахаар боллоо. Яасан бэ гэхээр мөнгөө бүгдийг өрж дуусгасан байна. За өнөөдөр тэгээд ATM байхгүй навцаа. Тэгээ сонголтгүй болоод майхандаа хонхор болсон. За одоо явж майхандаас чихаар газар олно. Тэгээ яагаад майхандаа унтахгүй байгаа вэ гэхээр энд нөгөө айгүй олон удаа би могоо харсан. Тэгээ могоноос өчргөө хайдаг хүн болохоор аль болох зайлс хийж юм. За тэг ямар ч харахгүй боллоо. Сайн уу Африка, өглөөний мэндэ. За гадаа өстө. Упс. Ярих юмгүй гой тансаг байна. Гой зингэг агаар. Ой байгаль. Маш гоё байна. Нэхгүй төлбөртэй зам бол л доо. Жижиг тэрэг 20 койча. За тэгээд дээшлээ 40, 50, 60 гээд ачааны машин 800 койча төлд юм байна. Би ямар ч төлбөр төлөхгүй. Зяхоо яваад ичтэй. За нэг жижигхэн тасганд ороод ирсэн байна. Энэ тасганаас ер нь уух ус ундаа мундаал юу юм хэлсэн ш. Идэж явах юм бол аваад ер нь бол дэми юм байлээ. Идэшгүй юм байлээ. Тэгээд нэг юм уу тасган байна да. Ерөнхийдөө бол тэгээд энэ Замбиа, Танзан, Кenya гэдэг ерөнхийдөө нэг тийм тасганых нь өнгөс ерөнхийдөө ижилхээ. За онцэн зүйлс байхгүй дөө. Ама гахс хүмүүс л энергийн тойронд хурдхан шиг хөдлөө.
За нэг газар ирчихсэн. Хувцас оюулаад байж. Миний нэг хувцас урагдсан байсан. Нутгийн хүмүүстэй ирчихсэн. Хувцас оюулаад байж байна. За энэ хүрээ эврийг нь хараад байгаа. За Ливингстон явах замдаа Калондо давцаг гэх юм уу те. Энэ түүхэн дурсгалт газар гинэ. Уг нь бол тэг юун ч мэддэхгүй нэг юм газар байна. Тэгээ баахан яам амных нэр нь шишгэн хадаатай ах юм. Баахан яамнууд сангийн яам амч гэнэ тэгээд нэг ийм дөрвөлжин чулуу босгоо тавьчихсан байх юм. Ямар ч нэр тошиг байхгүй. За бас нэг заллингийн хөрөнгөд заллин хийсэн бол та. Нэг юм хийсэн нэрээр. За юутсан үргэлжлүүлээ цааш явъя да. Ай. За 120 км гэсэн байгаа да. За Калома гэдэг тасганд орж ирж байна. За энд өдрийн 1 цаг өнгөрч байна. Одоо нэг хоол идэх цаг болжээ. Уулын чөлсөхгүй л юм. Гэхдээ хоол идсэн дээр баха. Калома гэдэг тасган байна шүү дээ. За өдрийн хоолндоо кебаб захиаллаа. Кебаб гэдэг хаа. Дахиад махтай кебаб. За тэгээд хойноос нэг йогурт уучаад элмард болчихно да. За
Ливингстон хотоос 82 км-ийн зайтай ирсэн байж байна. Өнөөдөр нэлээд зүтгэлээ. За маргааш яваад орчихно хаа оройхон тийшээ. Үдээс хойштой ч юм уу. Нэг асуудал гарсан. Миний дугууны араас олдог тороос нь гаццсан. Тэгээ араас олж болохгүй байгаа ерөөсөө. Нэгсэндээ хүн дараагаар явж гэнэ гэсэн. Тэгээд жоох асуудалтай явж байна. За өнөөдөртөө эндээ нэг газар хончоо тэгээд маргааш өглөө эртлэн босоод Ливингстон хот руу явна. Маргааш үдээс хойштой очих нь баг. Тэгээд Ливингстон хотоос Виктория Фол бол нэг 10 км-ийн зайтай байд юм байна. Тийм сонир сайхантай байна да. За өглөө эрт тусаал өнөөдөр л дуусхандаа гэж бодоол явж байна. Одоогоор 30 км газар жийцэн байна. Энд 11 цаг өнгөрч байна. За эртхий шиг орж байрлах буудлал нь 2 юм уу 3 хоног гэж төлөвлөж байна. За замаар яваад ирж идэл. Замд нэг юм хуучны танк байж байна. Хуучин галаар л ажилладаг байсан бололтой. Энд юу байсан бол арай машин бол биш байхаа. Энэ арай өөр зорилттой л байсан баг. Дөрөв дугаар ямар ч л хөдлөгдөг байсан байна. Юу байсан бол та. Машин бол биш байхаа тийм. Энийг фармерт л зориулсан. Идвэсэн баха. Класснаа. За. Одоо ч байх вэ? Арах ирсэн байна. Hello. Харта. За ингээд Ливингстонтэй бэлэг тэмдэг болсон. Виктория хүрхээ зураг тооц харагдаж байна. Welcome to Livingston City. За тэгэхээр хамгийн том хүрхээнд ордгоо маа гэхэд хамгийн өргөн хүрхээнд бол орж байгаа баха. Хаа байсан Занзибараас хойшлын газрыг төсөөлж мөрөөдсөөр байгаад одоо ерөөсөө нэг 10 км үлдсэн байна. Ливингстон хотод ирэхэд. За энэ хавцаана маш гоё зураг даруулна. Турсгалаа.
Яг батарей дуусчлаа. Ганцхан зураг авах батарей байсан байна. За хаа очиж ядралт багтаа ирлээ. Айгуу гой сэргэлэн цаваа байна. Одоо би бас бодож байна. Замби талаас хүрхээ манаас жоохон бүтэн харагддаггүй гэж яриа байд юм байлээ. За тэгээ юу ч гэсэн Замби талаас нэг үзчихэд бүр болохгүй бол Зимбабwe талаас нас нэг үзчихдээ юм гэж бодож байна. Би бодсон Зимбабwe талаас виз нь хэр байна? Үнэтэй байвал $50 дээшний байвал ер нь орж чадахгүй байх. $50 доошоо байх магадлал байвал $50 доошоо байвал орно. Гэсэн төлөвлөгөөтэй л бодолтой л явж байна. Окей. За ороод ирлээ. Ливингстон хот. За одоо байрлах газраа олно да. Limbo Lodge. Ямар гоё уруудж байна. Энэ хүртэл ингэж уруудаагүй дээ. За ороод ирсэн шүү Ливингстон хот. Их л хөрхөн цэвэрхэн хот шиг байна. За ямар ч байсан Замбиад орж ирсэн өдрөөс шинэ гой цэвэрхэн хот бол хараагүй. Ер нь Африкт орж ирсэн өдрөөс хойсон биш шүү. Маш гоё таатай байна. Олон хүмүүс Ливингстон хотыг ер нь гоё гэж хэлж байсан л да. Яг өөрийнхөө нүдээр харах хүртлээ сайн итгэж өгөхгүй байх байсан. Яагаад гэвэл Африк тэр чигтэл нэг тодорхой төсөөлөлд орсон байсан. Одоо бол маш сайхан таалагдж байна. За backpackers гэдэг нэг юм хостелд ирж байна. Үн ханшин асуугаад тохиролцож чадвал энд байрлнаа. Please, my friend. Hello, my friend. Yeah, I'm good. Thank you. All right. Welcome, welcome. You have a reservation? Yes. Okay. There you go. За ямар хөө газар байна. За өнөхөр гоё газар ч гоё газар байна. Энэ хостел юм байна. За ямар өнөртөгтэй байд юм бол доо. $15 бол гэж хэлбэр миний хувьд боломж юм байна. 15-аас дээш байх юм бол ерөнхийдөө бодож үзэх л ёстой байх. Яг хоо хостел юугаараа давуу талтай байдаг вэ гэхээр гоё өөр орны өөр хүмүүстэй танилцах боломжтой байдаг. Тэгээд илүү цагийг хөгжилтэй өнгөрөх гэх юм уу те. Энд гоё наран шарлаганд бие борлуулах юм байна. Усан санд оржуулах юм байна. Тэнд цаадан сууж болох юм байна. За тэг ихэнх нөгөө хостлууд нөгөө өглөөний цайн багтцсан байдаг учраас бас их давуу талтай. За тэг хостл нөгөө галзуух байдаг учраас өдөр болон өдөөс хойш өөртөө хоолоо игээд идэх боломжтой байдаг учраас ер нь хостлыг илүү сонгох дуртай байдаг. За нэг юмрхөө. За тэгээд ерөнхийдөө Ливингстон хот хүртэл нэлээд урт аялал боллоо. Тэгээд надад бас өмнө Замби улсаар аялсан нэлээд дата байгаа учраас эдгээр видеонуудаа эвлүүлээд нэг влог болгоод оруулчихъя. Тэгээд Ливингстон хот болон Виктория хүрхийг
Чадвал Зимбабwe талаасаа бас Виктория хүрхээгээ үзээд бичлэг видеогоо хийгээд сэтгэлдээ үлдээгээд тэгээ дахиад нэг влог тусад нь болгоо оруулъя. За тэгээ энэ үрээд Livingstone хот хүртэлх влогийг өндөрлүүлж байна. Удахгүй Замби улс байдаг одоо хамгийн гайхамшигтай хамгийн том хүрхээ болох Victoria Falls-ыг хоёр орны хилээс үзээд та бүгдтэй хүргэх болно. Түр баяртай. За тэгээд ингээ альва улс орондоо илж яхад гоё хостлуудаар маш сонирхолтой аялагч нартай таардаг. За энэ удаагийн аялагчаар бол 6 сар South Africa тэг Өмнөд Африкийг туулсан Итали найзтайгаа цуг хоол идэж байна. Hi my friend. Good. Yeah, Finish your food. it's my vlog video. Your blocking video. That's good. За би гарынхаа шүлтэй хоолыг хийж өглөө. Салдгүй манай хүн. Өстой гоё хоол байна л гэдэг юм. Please my friend. I don't want. It's enough. Take more. Yeah. За нэг иймэрхүү. Very good food. Yeah. Сайхан ясны шүлтэй хоол хийгээд үлээ. Сайхан яснаас шүл гаргаж гаад. Ер нь Монгол хоол ер нь бол best юм байна. Тамир тэнхээ өгдөг хоол байд юм байна ер нь бол. За нэг иймэрхүү.